За сайн байцгаана уу багш нараа. За өнөөдрийн хичээлээр та хэдтэй богинохон хугацаанд Moodle програм дээр хичээл хэрхэн оруулах талаар жижигхэн сургалт явуулъя. За эхлээд мэдээж өөрсдийнхөө сургуулийнхаа сайт руу орчин эндээс. За ингээд өөрийнхөө сургуулийн сайт руу ороод сургуулийнхаа сайтаасаа цахим сургалт гэдэг хэсгээс Moodle гэдгээр сонгоод орчин. За тэгээд Moodle руу шилжээд орохоор бидний захин сургалт маань энэ дээр гараад ирж байна. За би энд Assembler гэдэг хичээл дээр хичээл хэрхэн оруулах гэсэн оруулах талаар нэг хичээл оруулж үзүүлье. Та бүхэд хүнсээ анхааралтай хараарай. За логин гэдэг хэсгээр дараад за энэ дээр өөрийнхөө админ хаяг өөрийнхөө багшийнхаа эрхээр нэвтэрж ороод за ингээд нэвтрээд орчихно. За дээр нь багш нарын нууц үг болон ID-г за багш нарын Facebook-ийн хувь чатаар явуулсан гэдгийг та бүхэнд дахин сануулж байна. За одоо энэ Assembler гэдэг хичээл дээр миний энд оруулах хичээл маань гараад ирлээ. За тэгээ эндээс би энэ хичээлээр ямар хичээл оруулах вэ гэхээр миний эхний ээлжинд бол ийм хэлбэртэйгээр хичээл рүүгээ ороход ийм хэлбэртэй харагдана. За эндээс хичээлээ засварлах буюу хичээл нэмэхээр бол энэ миний одоо баруун гар талын хэсэг буюу та бүхний баруун гар талын хэсэгт байгаа Turn Editing On гэдгийг дарна. За Turn Editing On гэдгийг даасны дараахаар энд өөрөөр хичээл оруулах боломжтой болоод ирж байна гэсэн. За тэгээд дээр нь анхааралтай хичээлд одоо курс нээж байгаа тохиолдолд анхааралтай юуг анхаарах ёстой вэ гэхээр энэ дээр хичээлийнхаа үйл ажиллагааг нэмэх ёстой болно. За энэ дээр үйл ажиллагааг нэмэхдээ яах вэ гэхээр за нэгдүгээрт нь хичээлийнхаа их оюутнуудын эрс идэх буюу энэ attendance гэсэн зүйлийг оруулах. Өөрөөр хэлбэл энэ маань хичээлд үзээд хараад явж байгаа оюутнуудын идэвхийг оролцоог болон багш нарын оролцоог автоматар бүртгэж явах тийм шинэ түүл байгаа. За энэ дээр дарчаад attendance гэдгийг хичээлийн оролцоо гэж хэлээ биччихье. За хичээлийн оролцоо. За ингээд хичээлийн оролцоо гэж оруулж өгөөд за энд дүгнэх гэсэн хэсгээр нь 100% байж ерөнхийд нь ингээд үндсэн default буюу үндсэн гормоор нь ингээд хадгалж шийдвэл. За хадгалсныхаа дараагаар багш нар энэ хэсгтэрээ оюутнуудыг оруулахгүй хасах ч юм уу, оюутнуудын идэвхтэй байдлыг ч юм уу эндээс хянаа явах боломжтой. Өөрөөр хэлбэл хичээл дээр энд жишээлбэл status set гэдэг дээр нөгөө оюутан маань хэдэн минут сууснаас шалтгаалж энэ дээр одоо 20 минут ч юм уу 20 минут ядаж одоо онлайн хичээлийг үзсэн байх ёстой гэж үзэх юм бол энэ дээр 2 оноо ч юм уу өөрснөө оноогоо өгөө явуулж бас болох юм байна. За энэ дээр ингээ апдейт хийчихье. За тэгээ эргээд хичээл рүүгээ ороод хичээл рүүгээ орохоор бидний хичээлийн оролцоо буюу автоматар оюутнуудын оролцоог бүртгэх ийм шинэ модуль маань нэмэгдчихэж байгаа. За дараагийн нэмэх ёстой зүйл юу гэхээр хичээлийн өөрийн гэсэн нэр томьёоны тойл гэж байгаа. За тэгвэл энэ дээр хичээлийн нэр томьёоны тойлыг энэ glossary гэдэг энэ бас нэг түүл байна. Энэ дээр дараад нэмээд оруулчихъя. За энэ дээр асан хичээлийн нэр томьёоны нэр томьёо бичиж нэр томьёо гэд оруулах шийдэлээ. За тэгээ энэ дээр нэр томьёогоор юу авах вэ тэрийг тодорхойлж өгсөн. За энэ хэсгийг ингээ хадгалаад төр зурдаа орхичих. За ингээд бид нар хадгалчаар энд AB гэдэг ингээ гараад ирчихэ. За бид нар мэдээж алстаа монгол хэлтэй оруулах учраас явандаа энэ үсгүүд маань бид нар ABB гэдэг монгол үсэг рүүгээ шилжиж явчих нь гэж ойлгож байна. За буцаад курс рүүгээ ороод яг үндсэн хичээл яаж оруулах талаараа авч үзээд хичээлтэй холбоотой нэр томьёонуудаа дээдлийн насан хичээлийн нэр томьёо руугаа оруулаад хичээлийн жижигхэн тойл бичиг маягийн юм үсгээд явцгаая. За одоо би эндээсээ өөрийн түрүүхэн нээсэн Word файлаасаа асан гэдэг хичээлийг сонгочихъя. За Assembler гэдэг энэ хичээл байна. За энэ хичээл маань өөрөө маш олон дэд сүртэй байгаа ч тийм ээ. За энэ дэд сүрийг тусад нь оруулах шаардлагатай гэж үзээд энэ дээрээ хэдүүлээ юу ачиж. За энэ хичээлийнхаа гачгийг хуулчих.
авчи. Лекц гэдэг энэ гарчгийг нь олчих. За тэгээд эндээс нь topic гэсэн хэсгээр нь за хичээлээ оруулаад enter дачих. За тэгэхээр энэ асемблер хичээл маань юу яачин гэсэн үг ороод ирж байна гэсэн юм гарчиг маань. За одоо яг үндсэн хичээлүүд оруулж эхлэхийн тулд энэ add activity or resource буюу хичээл нэмэх гэсэн сэсэн дээрээ дараад за эндээсээ lesson гэсэн энэ ногоон төвчөн дээр дараад орон тавьчих. За энэ дээрээ хэдүүлээ хичээлийнхаа нэрийг болоод тавьчих. За тэгээд энэ дээр зорилго байгууд хичээлийнхаа зорилгыг бичээд ерөнхий хичээлийнхаа арга хэсэг ингээ босгоод авчих. За үүний дараагаар яах ёстой вэ гэхээр энэ дээр бид нар хичээл маань өөр ингэсэн контент буюу агуулгуудтай байгаа. За агуулгуудыг оруулахдаа за эхний хичээлийн агуулга болвол мэдээж үндсэн ойлголтын хэсэг байна. Тийм ээ, нэр томьёо. За тэгвэл эхлээд add content гэж оруулаад дараад энэ дээрээ нэр томьёоноор оруулчих. Нэр томьёо. Нэр томьёо. Нэр томьёогод оруулаад үзье. За нэр томьёогод оруулсныхаа дараагаар энэ хэсгээр агуулгаа бид нар Word файлаасаа хуулна. За зургийг бол та нарт яаж хуулахыг бол би хэлж өгсөн байгаа. Тэрийг сайн санаж байгаа. За ингээ хуулчлаа тийм ээ. За ингээ хуулж авсныхаа дараагаар энэ хэсэг page content буюу хичээлийнхаа агуулга хэсгээр буулаад авчих. За ингээ хуулагдаад авчлаа тийм ээ. За төвчүүлэх зүйлүүдийн төвчүүлээд ингэсэн. За дараа нь энэ description буюу контент хоёрлогоо шилжих хуудас маань энэ доор байж байна гэсэн. Нэг контент дээр л явж байгаа учраас бид нар 2 3 контентийг холбох шаардлагагүй гэсэн. За тэгэхээр энэ дээрээ бид нар дараагийн шилжих хуудаснаас эдит сэдв болох санах хой модулууд гэж байна. За энийгээ тэр чигээр нь хуулж аваад энэ дээрээ тавьчих. За тэгээд хадгалж. За тэгэхээр бидний эхний контент маань ингээ үүсчихнэ. За саний нэмэх тэмдэгтэд орчин дээр дарахаар эхний контент үүсчлээ. За санах хойн модулуудгээ дараагийн контент энд нэхэгдэж гарч ирж байна тийм. За энийг оруулахын тулд яах ёстой вэ гэхээр дараачихаа контентуудыг оруулъя. За энэ дээрээ санах хойн контентлоо дахиж хуулаад за эндээсээ дахиад нөгөө санах хойн контентийнхаа агуулгуудын бүгдийн сайхан ингээ хуулж аваад энэ дээрээ paste хийж. За тэгээд дараагийн бас дэд гарчиг маань болохоор ассемблер хэлний хийсвэр үйлдэлүүд гэсэн сэдвийг хуулж аваад энэ дээрээ дараагийн сэдвээ буулаад авчихна. За хадгалчлаа. 2 дахь контент ороод ирлээ тийм ээ. За одоо 3 дахь контент оруулахын тулд контент пэйж дээр дараад түрүүний гарчигаа энд байгаа гарчигаа хуулж аваад одоо дараагийн хувцас хуулагдах гэж байна шүү дээ. Энийгээ тавилаа. За энэ дээр байгаа контентоо тэр чигээр нь ингээд буулаад авчих. За энийг би ингээд энэ хичээл маань энэ хүртлээр яваад дууслаа гэж үзье. За 3 контенттэй хичээл болгон өөр өөр ингэсэн контентын бүрэлдэхүүнтэй байгаа учраас за 3 контенттэй гэж үзээд энэ контент маань одоо 3 дахь контент маань дууслаа гэж үзэх юм бол 3 дахь хүртэл нь яваад зогсно. За 4 5 6 гэдэг хичээл болго янз янз 6 учраас та тэрэн дээр анхааралтай контент хэдийг оруулах үгдээ шийдэх юм. Миний хувьд бол 3 контент оруулаад видеого дуусгал арай багтаамж эзлэх учраас ингээд зогсох шийдлээ. За тэгээд хичээл төгсгөлийн учраас энэ дээр хэдүүлээ хичээлээ анхааралтай тэмдэглэж авсан баярлалаа гэд энэ хэсгтэрээ энэ хичээлийн төгсгөл учраас хичээлийн төгсгөл гээд end of lesson гэдгээ дараад save хийж. За одоо ингэхээр бид нар 3 контентоос үүссэн хичээл буюу энэ маань нэгэн дээр нь дарахад дараагийнхаа хичээл рүү холбогдож явах учраас энэ хэсэг дээр бид нар холболтууд хийж өгнө. За холболтууд хийхдээ саний тэр арааны зурган дээр дараад за энэ дээр санах хойно модулуудыг холбох гэдэг энэ дээр угаасаа заагаад өгсөн учраас санах хойгоо сонгоод save хийж. Дараачих дээр нь бас засвар хийнэ. За энэ дээр засвар хийхдээ ассемблер хэлний директив ба хийсвэр үйлдэл гэдгийг нь хараачаад энэ хэсгийг сонгоод save хийж. За өөрөөр хэлбэл одоо хичээлүүд маань бүгдээрээ хоорондоо холбогдчихсон байна гэсэн үг. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хамгийн сүүлийн хичээл дээр бид хийх шаардлагагүй хичээлийн төгсгөл гэдээ гараад ирж байгаа. За одоо энийг өөрчилсөн маягаар харъя. За энэ нөө хэсэг хийж байгаад харъя. За бидний хичээл маань эхлээд ийм хэсэгтэй харагдлаа. Дараагийн хуудас руугаа шилжлээ. За дараагийн хуудсан дээр бол санах хой модулууд гэж харагдаж байна тийм ээ. За ингээд харагдлаа. За мөн дараачих нь ассемблер хэлний директивүүд бол хийсвэр үйлдэлүүд гэдэг.
За энэ дээр дараагийн утсан дээр гарахаар ийм хэлбэртэй харагдаж байна. За ийм маягаар бас оруулж болно. За хэрвээ агуулга маань их том байх юм бол саяны тэр дид гачуудыг оруулахаас илүүтэйгээр нэгдүгээр хуудас, хоёрдугаар хуудас, гуравдугаар хуудас гэж түрүүний одоо холбох хэсэг дээрээ заагаад өчгөл илүү хялбархан болно гэсэн үг. За хичээлд анхааралтай оролцсон явдалд баярлалаа.